Хянан шалгах төр хороо байгуулах тухай улсын хурлын тогтоолын төслийг хилцэн талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлт 2025 оны 11-р сарын 5 улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Лувсан намсран оюун эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны 10-р сарын 6-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн хянан шалгах төр хороо байгуулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг тус байнгын хороо 2025 оны 11-р сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Төсөл санаачлагч нь 5-7 бүлэг ордод хамаарах MV 011-952 дугаартай ухаан худаг ашигт малтамжийн тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрлөлтөд талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлсон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх, 5-7 бүлэг ордоос олборлсон нүүрстэй холбогдуулж байгуулсан офтек гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсгэд дүн шинжилгээ хийж иргэдийн мэд хэрхийг хангах зорилгоор хянан шалгах төр хороо байгуулах тухай улсын хурлын тогтоолын төсөл боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хилцэх үед улсын хурлын гишүүн Б уянга хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоолын төсөл тусгагдсан хүрээ хязгаар нь аудитын байгууллагаас 2012 онд хийгдэж байсан сэтгвтэй болон улсын хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаатай давхардж байгаа эсэх талаар улсын хурлын гишүүн Лодой Самбуу хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоолын төслийн сэдэв хүрээ хязгаарын бусад тусгай зөвшөөрлөлтөд талбай гэсэн нь хэд ерөнхий байгааг тодорхой болгох, ийм хэд ерөнхий өргөн хүрээтэй байгаа нь 5-7 бүлэг ордын нүүрс олборлох, борлуулах, бусад үйл ажиллагааны талаар өөр хянан шалгах төр хороо байгуулах тохиолдолд хэрхэн зохицуулах талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын хянан шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32-ийн 4-р хэсгийг баримтлан тогтоолын төслийн сэдэв хүрээ хязгаар Монгол Улсын үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2% нь хянан шалгах тухай төр хороо байгуулах тухай тогтоолын төслийн тусгай шалгалтын сэдэв хүрээ хязгаар нь Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн гэж үзэж тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэхийг дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ хянан шалгах төр хороо байгуулах тухай улсын хурлын тогтоолын төслийг хилцэн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Сэд Дорж.